За энэ асуудал маань ноднон одоо бас яг өдийдл нэлээ хүчтэй яригдж эдийн засаг хөгжлийн сайд Гандамар сайдын үед бас нэлээ хүчтэй яригдж бараг л одоо эцсийн шатандаа явж байгаа ингээд зогсон байдалд орсон. За тэгээ одоо сайжраад асуудлуудаа тухайн үед яригдчихсэн асуудлуудаа бас шийдэг тохиролцоод орж ирж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ тухайн үед бол одоо худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга өөр хүн байсан. Одоо болохоор одоо хавж яв дарга эргээд болсон. Тийм учраас ер нь энэ худалдаа аж үйлдвэрийн танхим одоо аймаг болгонд салбартай байгаа. Тэгэхээр энэ аймагуудынхаа салбаруудаар дамжуулж ер нь энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийн саналыг сонссон уу, ярилцсан уу? Ер нь одоо бас олон мэрэгжлийн холбоод байгаа. Хувийн хвшлийн эднэрийн санал бодлыг солилцсон уу? Ер нь бас ганц нэг мэрэгжлийн холбоодын тентхийн хүмүүс бол бас эсрэг байр суурьтай хүмүүс байдгийн байна лээ. Тэгэхээр энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэ даргын байр суурь энэ юмыг бас сонсчмоор байна. Цаашдаа ер нь энэ худалдаа аж үйлдвэрийн танхим энэ асуудлаас гадна бас улсын төсөвтэй холбоотой ч юм уу? Ер нь энэ олон яг хувийн хвшилтэй холбоотой асуудал дээр ер нь байр сууриа илэрхийлж, хүчтэй илэрхийлж, ингэж одоо бидэртээ уулзаж энэ хурал байнгын орон дээр орж ирж явах ийм боломж ер нь байдгийм үү? Ер нь одоо та бүхэнд бас тийм санал байгаа юу? Тэгэхгүй бол одоо зарим тохиолдолд бас хувийн хвшлийнхний санал гээгдээд яваад байна шүү. Ер нь одоо хувийн хвшлийнхэн бол дор дороо л ажиллаа хийж яваа учраас энд одоо төрийнхэн бүх юмыг шийдээл одоо төр өөрөө эрсдлээс бүх эрсдлээс өөрсдөө хамгаалаад хувийн хвшилд бас таатай биш зүйлийг хийгээд байгаа зүйлүүд бас ажиглагдаад байгаа. Тийм учраас энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын байр суурийг бас сонсчмоор байна. За, танхимын ерөнхий ажил хавж байна. За, гишүүний асуултанд хариулъя. Миний би тухайд 14-19 онд бол танхимын ерөнхийлөгч байсан. Түүнээс хойш бол тэргүүлж удирдах зөвлөмжөөр нь байнга байж байсан. Энэ Евразийн гэрээний асуудал өнгөрсөн жил 12 сарын орж ирэхэд бол би тэргүүлж удирдах зөвлөлийн гишүүний хувьд бол энэ процессд бол оролцож байсан. Тэгээ тэр үедээ бол бараг 10,000 барааны нэр төрлөө орж ирээд тэгээ танхим дээр бол том эсэргүүцэл болж тэгээд энэ асуудал бол хойшлогдсон. Тэгээд дараа нь бол хаврын процессд бол энэ бүх үйл явц танхимтай холбоотойгоор хилцүүлгүүд явагдаж тэгээ Гандамар дарга ахалж байсан бол 367 бараан дээр очиход бол миний би бас байнга оролцож явсан. Түүнээс энэ харь гаригаас ирээгүй энэ бүх процессд явж байсан. Ялангуяа манай дотоодын үйлдвэрлэгч нар энэ бий болж байгаа зах зээлээ хамгаалахад тэднийг унахчих вэ гэсэн асуудлаас болж тэрийг хэд дахин багасгахад бол бүх процессыг л мэдж байгаа. Нэгдүгээрт тийм байна. Хоёрдугаартаа би энэ Минск хотод болсон Евразийн гэрээ үзэгдэх үед бол танхимын ерөнхийлөгчийн ажил, төр орлон өсгөх ажлыг аваад 2 хоногийн дараа бол учир сайдтай хамт очиж энэ гэрээ зурх үйл явцд бол оролцож энэ чиглэлээр ялангуяа Оросын холбооны улсын засгийн газрын гишүүдтэй бол уулзалт хийсэн. Тэгээд юм асуудал байгаа. Нөгөө талаас бол энэ гэрээн дээр хамгийн гол асуудал бол энэ санхүүгийн зохицуултын асуудал байгаа л да. Нэгдэх нь энийг бол дараа дараагийн техникийн ажлууд тодорхой гарах байхаа. Нөгөө талаас бол гишүүнээ тавьж байгаа тэр танхимын оролцоол манайх одоо байгаа хуулиараа бол нийт энэ бизнесийн өмгөөл зөвхөн зөвлөмж өгөх маягаар манай хуультай байгаа. Хэрэв манай их хурлын эрхэм гишүүд манай танхимын хууль маань баг ойрхон орж ирнэ. Энэ танхимын хуулийг хэрвээ та баталж өгч чадах юм бол бид нар олон танхимууд яг тухайн салбарын танхимууд бий болж тэнгээрээ дуу олоогоо нэгтгсэн төрлийн бас байгууллагууд нэгтэж гарах болцсон бол их гарч ирэх юм шүү. Тийм учраас та эдээс шинэ хуулийн маань баталж өгөөсэй гэж хүсэж байна. Одоо байгаа хуулийнхаа хүрээнд бол зөвлөмж өгөө явдаг. Баярлалаа.